Тодорхой эрхийг баталгаажуулах хүрээнд. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөлд тодорхой эрхийг баталгаажуулах хүрээнд Монголын хүний эрхийн форумаас санал болгосон зөвлөмжөөс онцлоё. Зөвлөмжөөс Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд хязгаарлалт тогтоож буй хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах, олон нийтийн зүтгэлтнүүд нээлттэй шүүмжлэлд хүлээцтэй хандах эрх зүйн орчныг бүрдүүлэх, мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхэд хязгаарлалт болж буй хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, хэрэгжилтэд хяналт тавих бие даасан байгууллагыг томилох, төрийн болон албаны нууцыг хуулиар тогтоох, ингэхдээ хууль ёсны байх, зайлшгүй байх, олон нийтийн ашиг сонирхлоос илүү чухал байх шалгуурыг баримтлах, өгөгдөл хамгаалах, хууль батлах. Эрүүл шүүлт болон бусад хүнлэг бус харьцаанаас ангид байх эрхийг баталгаажуулах зорилгоор эрүүд нь шүүлсэн аливаа гэмтэргийг хараат бусаар мөрдөн шалгах албыг бий болгох, урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг нэн даруй байгуулах, эрүүд нь шүүх гэмтэргийг нэгтгэн зохицуулах, мөрдөн шалгах нууц ажиллагааг явуулах зөвшөөрлийг шүүх олгодог байх. Зөвшөөрлийн хүрээ хязгаарыг хуулиар наривчлан зохицуулах, эрүүд нь шүүх гэмтэргийн хохирогчийн хохирлыг шударгаар нөхөн барагдуулах тогтолцоо бүрдүүлэх, хуульчид, хууль сахиулагчид болон бусад холбогдох хүмүүсийг Стамбулын протоколд нийцсэн хөтөлбөрөөр сургахыг зөвлөж байна.